Сайн байцгаана хүүхдүүдээ 4-р сургуулийн эрүүл мэндийн багш Бачимг байна. Өнөөдрийн маань хичээл тамхины хор хөнөөл. Та бүгдтэйгээ хамтран хичээлээ явуулъя. Өнөөдрийн хичээлээр тамхины найрлага болон бие махбодд үзүүлэх нөлөө, дам тамхитлтын хор хөнөөл болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай үзэх болно. Зургийг анхааралтай ажиглаад тамхи татдаг болон татдаггүй хүний нүүрний гадаад төрхөд илэрсэн шинж болоод ялгааг анхааралтай ажиглаад дэвтэртээ тэмдэглэн бичнэ үү. За энэ зургаад энэ эмэгтэйд арсны өнгө нь цайсан, нүүр нь батгашсан, үс нь хураашиж, өнгө алдсан. Шүд нь шарлаж, нүдний цог буусан, сэргэлэн цаваа байдлаа алдсан гэх мэт шинжүүд илэрсэн байна. Тамхи гэж юу вэ хүүхдүүд ээ? Тамхи нь татах буюу үнэрлэх, зажилж хэрэглэхэд зориулсан, масууруулах нөлөөтэй, донтуулдаг олон төрлийн найрлагатай хор юм. Тамхинд дараах хорт бодисууд агуулгдсан байна. Жишээ нь шавж устгах бодис, жорлон цэвэрлэх бодис, будаг, үйлдвэрийн уусгагч, хорт хээнүүд, цууны хүчил, шингэн түлш гэх мэт нийтдээ 4000 гаруй нэр төрлийн бодис ордгоос 250 гаруй нь хорт бодис, 60 гаруй төрөл нь хавдар үүсгдэг хортой бодисууд ордог байх нэ. Тамхинаас үүсэх эрсдлүүдийг авч үзвэл хорт хавдрууд болоод архаг хууч өвчнүүдийг эргэтэн системд үзүүлдэг байна. Толгой болон хүзүү, уушиг, цусны өвчин, гидс бөөр, нойр булчирхай, бүдүүн гидс, давсаг болон умайн хорт хавдруудыг үүсгэдэг болвол архаг өвчнүүдээс цус харвах, хараагүй болох, амны хөндийн өвчлөл, гол судасны хаагарал, зүрхний өвчин, уушигны өрөвсөл, уушигны бактери, үргүйдэл, ясны гэмтэл гэсэн маш олон төрлийн өвчнийг үүсгэдэг байх нэ. Жишээ нь амны хөндөд ямар өөрчлөлт орж болох тухай өөрийн мэддэг болон бусдаас сонссон мэдээллээ бичиж тэмдэглэнэ үү. Амны хөндөд шүд шарлах, чулуужих, цоорох, шүд сулрах, буйлнаас цус гарах, шүд унах, буйлны өрөвсөл. Тамхи татдаггүй хүнийхтэй харьцуулахад шүд унах нь 1-1.5 дахин элбэг тохиолддог байх. За тэгвэл энэ уушгин дээр ажиглая. Эрүүл болон тамхи татдаг хүний уушгийг харьцуулсан зураг байна. За эхний зураг бол эрүүл хүний уушиг. Өнгө нь цайвар ягаан хэлбэр бүтцийн хувьд өөрчлөлт ороогүй болвол за тамхи татдаг хүний уушгийг харахад бүтцийн хувьд өөрчлөлт орсон, өнгө нь харалсан, хатангарших зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байх нэ. Дам тамхитлт гэж юу вэ хүүхдүүд ээ? Дам тамхитлт гэдэг нь тамхи татаагүй боловч тамхи татж байгаа хүний хажууд байгаа хүүхэд болон насанд хүрэхэд хортхыг хэлдэг байна. За тэгвэл дам тамхитлт нь хүүхдэд тархины хавдар, дунд чихний өвчин, тунгалгын булчирхай хавдрууд, уушиг амьсгалын замын эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах, астм, бактери, за амьсгалын замын доод өвчнүүд, цусны хавдар, зэрэг
хам шинжүүд илэрдэг болвол насанд хүрсэн хүнд тархины цус харвах, хамрын үндийн хавдар, хамрын үрвсэл, титвэн суцсны эмгэг, хөхний хавдар, уушгины хавдар, архаг уушгины бөглөрлөлт. За зэрэг маш олон төрлийн өвчнийг тамхи татаагүй боловч тамхи татсан хүн шиг ижилхэн өвддөг байх нэ. За тэгвэл одоо бүгдээрээ дараах бичлэгт анхаарлаа хандуулъя. За дээрх бичлэгийг ажиглаад дан тамхиталтын бичлэгээс дүгнэлт гарган дэвтэртээ тэмдэглэнэ. За хүүхдүүдээ өнөөдөр гэрийн даалгаварт дам тамхиталтын сөрөг нөлөөг дэвтэртээ чагсаан бичнэ үү? Дам тамхиталтаас өөрийгөө болон найз нөхдөө хэрхэн хамгаалах тухай зөвлөмж бичнэ үү? За анхаарал тавьсан та бүгддээ баярлалаа.